инженер мэргэжилтэй. Тий. Химийн нано технологич мэргэжилтэй. Ийм нарийн мэргэжилтэй залуу байна. Мөн их нэртэй 3 хүүхдийн аав тийм ээ. Тий. За та гэр бүлээ ярьж өгөөч. За би бол айлын том хүү одоо нэг 29 нас хүрэх гэж байгаа. За эхнэр 3 хүүхдийн хамтаар амьдардаг. Манай том хүү 5-тай баг охин маань нэг 7-8 сартай. Баярлалаа. Тэгэл өнөр өтгөн гэр бүлтэй нэг ийм залуу байгаа да. За ер нь энэ Марс Венусыг хизэнээс хойш энэ сэдвээр ярьж гин. Тэгээд өмнө нь юу хийжсэн талаар ярьж өгөөч. Сургуулаа төгснөөс хойш төрийн бус байгууллага, ERP систем нэвтрүүлэлтийн компани, оюут толгой уурхай, тэгээд имлэг, Forex арилжаа, автомашин борлуулалт гээд нэлээдгүй олон чиглэлээр ажиллаж исэн. Энэ олон салбаруудад ажиллаж байхдаа ер нь ганц л зүйлийг маш сайн ойлгосон. Байгууллагуудыг ер нь дотроос нь нэмчлэн гэж байхгүй байна. Ер нь гаднаас нь айгүй гоёор ингээд нөлөөлөөд тийм зүйлийг бас хүмүүст яг ингээд эргээр нөлөөлж чадах юм бол байгууллагын яг ийм дотоод бүтэц гэхээсээ илүү хүн байгаа болохоор харилцаа илүү ийм нандин ийм гоё болох юм байна гэдгийг хараад л тэгэл за окей ер нь ийм харилцаа хандлага юу байна гээл сүүл рүүгээ soft skill-ийн мэрэгжлийн сурагч өгч бол харилцаа хандлага заадаг болол яг тэгэнгүүт ийм хүүсийн яг сургалт ингээ орж явахад эрэгтэй эмэгтэй хүмүүс ийм хандлага хүртэл шал өөрөхгүй. Эмэгтэй хүмүүс ийм ойлгох хэрэгцээг хангах зорилгоор маш их ярьдаг бол эрэгтэй хүн илүү час хийсэн үгийг хэлээд багштай мэтгэлц илүү дуртай. Тэгээ энэ болгон дээрээс ингээ хараад үзэнгүүт Mars Venus гэдэг яг энэ концепт үнэхээр гоё юм байна гэд. Тэгээд манай одоо нэг босс эмэгтэй байгаа. Надтай яг энэ Mars Venus-ыг хамтарч оруулж ирсэн. Тэгээд энэ эмэгтэйтэйгээ хамт л оруулж ирэл үзээд байгаа та. Энэ бол ялтчгүй цаг үед авсан маш сонирхолтой сэдв. Хүн болгоны амьдралд яг том байр эзэлж байгаа тийм ээ. Гендрийн асуудал. Ягаад Mars Venus гэд эрэгтэй эмэгтэй хүмүүс хоёр өөр гариг их юм бэ? Энэ их гоё. Түүхэн айгүй ийм сонирхолтой байхгүй. Эхлээд ийм Марс дээр эрэгтэйчүүд байгаад эмэгтэйчүүд Venus дээр байсан гэж ярьдаг. Тэнгүүд эрэгтэйчүүд нэлээд бөөнөр ингээл хамтдаа байж байгаа нэг хөндлүүлэх хэрэгцээгээ бие биендээ хангаж чадахгүй тэгээ жоох уйтгарлаад гуниглаад. Гэхдээ нөгөө талаас амар creative хүмүүс байхгүй эр хүмүүс. Тэнгүүтээ телескоп бүтээсэн байдаг. За тэр хооронд яаж юм гэхээр эмэгтэйчүүд Venus дээр те төрөхтөл эмэгтэй хүн магистрийн зэрэгтэй байхгүй харилцааны ур чадвар дээр. Тэнгүүд ингээ би нэг ойлгох хэрэгцээг аягуулсан хангад ингээ гоё байлаа. Тэгсэн маань ирчүүд Марс дээрээс ангараг гариг дээрээс Venus руу харж байгаа. Одоо орон харж байж байгаа тий. Үнэхээр гоё эмэгтэйчүүд байж шүү тэнд. Тэнгүүд л мань нөхдөө за нэг пожим бүтээе. Тийшээ очие. За тэгээ сайхан ямар ч байсан хамтраад амьдраад үзьгээд пожим бүтээгээд Venus дээр очисон байдаг. Тэгээ эхний ихүү үедээ авахтай нөгөө шинхэн дуралт асуудаад жаргалтай happy те. Тэгэж байж байгаад хамтдаа дэлхий дээр бууж ирж байгаа. За тэгэл асуудлууд үүсэн дээ. Нөгөө эрэгтэйчүүдийн юм хөндлүүлэх хэрэгцээ амар юм чухал байдаг бол эмэгтэй хүнд ойлгуулах хэрэгцээ амар чухал. Нөгөө талаас эрэгтэй хүнд агуу гэдэг нэг юм ойлголт байна. Тэр агууд ороод яадаг вэ гэхээр эр хүн ямар нэгэн асуудлаа, ямар нэгэн юм хүнд өөр тохиолдсон тухайн өдрийн зүйлээ бясалгаа үйждэг. Тэр нь заавал агуу байхад жишээ нь эрэгтэйчүүд ингээ 0 урахаар алхуулчихдаг байхгүй. Би бол тэгдэг. Надад ингээд хамт ингээд тамхи татаад ч юм уу хаа нэгтэй явж байгаад эрэгтэйчүүдээ яг энэ үнцгийг гаргаад тэр угсаал тийм штэ. Жолоо урж явахдаа хүртэл ингээ агууд орчдөг. За тэнгууд эмэгтэйчүүд яах вэ? За энэ нэг юм шал өөр юм бодоод эхэллээ. Энэ одоо хэнийг бодоод идэх юм? Юу болоод байна гэд ингээд асуудал эхэлнэ. Гар утас аваад орчлоо. Тэ гар утас аваад орцсон. За цэнэглэгч байвал бид нар бол 2 онч чадна те. За нөгөө талаас ингээд явангууд эндээс эхлээд маргаа өсч эхэлж байгаа байхгүй. Үл ойлголцол. Тэ эн чи яг үнэндээ гендрийн л онцлог байхгүй. Хүссэндээ ороод байгаа биш. Хүссэндээ ярих гээд байгаа биш байхгүй. Эн чинь нөгөө эмэгтэй хүн тухайн өдөр болсон асуудлуудаа ингээд ярина штэ. За одоо эндээс үргэлжлээд гарч ирээд эрэгтэй эмэгтэй хойсор хот ярина. Жишээ авъя. Өглөөс ирлээ эмэгтэй хүн хоёлоо 2 хос ирлээ. Эмэгтэй нь ажилдаа явлаа, эрэгтэй нь ажилдаа явлаа. Тэнгүүд оройн нь ихнэр ирээ ярина те. Нөгөө нөхөр нь ажилласаа аваад ингээ гараад ирэнгүүт жолоо өөр явж байхад. За харин өглөө ингээл гараал такси барайл ингээл явсан чинь түгжрэлд ороод ажил дээр очоо хоцорсон чинь манай захирал намайг загнаад тэгэл ингээл багийнхаа хүртэл ингээл амар эйгүү атмосфертэй болоод тэгэл тухайн үрэл ингээл фейлдэл те бүтлгүү болоод ингээл амар хэцүү ингээд нөхрийн хариулт юу вэ? Тийм үү? Өөрөө товчхон. Та юу гэж бодож?
За мэдэхгүй байна. Ажлаасаа гарчаач байхгүй юу? Тэгвэл ажлаасаа гарчаач. Зөв. Эмэгтэй хүн айгу амархан шийдэх нь тийм. Эмэгтэй хүн тэр асуултыг хүсэж байгаа юу? Хариултыг хүсэж байгаа юу? Үгүй шүү дээ. Хизээж тэр шийдлийг эмэгтэй хүн хүсдэггүй. Тэнгүүд бид нар болохоор яах гэдэг вэ? Шийдэл санал болгодог. Тэнгүүд эмэгтэй хүн ойлгуулах гэдэг байгаа байхгүй юу? Харин ингэчлээ. Тэгсэн юм уу минь. Ямар хэцүү юм болоо вэ? Одоо тэгээд дарга нь юу гэж байна? Маргааш одоо яах юм ч юм. Одоо тэг ингээ харилцаа яриа өрнүүлэхийг эмэгтэй хүн хүсэж байгаад эрэгтэй өмөлцгийг тавихыг л хүсэж байгаа. Тэгээд дээрэс нь эмэгтэй 10,000 үгсийн сантай өдөрт ярих хэрэгцээтэй бол эмэгтэй хүнд ерөөсөө 1,4-5,000 л байна. Эмэгтэй хүн бол яг энэ кейс дээр за яах вэ миний айр би одоо чамайг ойлгож гин аргадж гин гэсэн тийм хандлага хүсэж байгаа шүү дээ. Харин тэгэнгүүт бид нарт ерөөсөө тийм байхгүй байгаа тоххой. Эндээс ахуулаад ингээд харилцааны яг нэг ондоошил ингээд үсээл яваад. Тэгээд тарих хүртэл ингээд өөрөөр ажилдаг тарихны нугалмууд тарих одоо их баг тарихны холбоос баруун зүүн тарихны холбоосоос ахуулаад бүх зүйл нь шийдвэр гаргалтууд хүлээж авч байгаа сегментүүд харилцаа адилгүйг ингээд нөлөөлөө явж идэг. Тэнгүүд тэр болгоныг ингээд ойлгуулад ингээд яриад эхлэхээр эрэгтэй эмэгтэй хүн чи ийм ондоо юм биш гэд хүмүүс ингээд шал өөрөөр хүлээж авч байгаа. Мөнх түшгээс ингэж асуумаар байна. Гэр бүлтэй болохоос өмнө оюутан байх үеийн мөнх түшиг. Одоо эхнэр 3 хүүхэдтэй мөнх түшиг тийм ээ. Ялангуяа Марс, Венусийн зөвлөгөө өгж байгаа, коучинг хийж байгаа хүний хувьд энэ ялгаа нь юу вэ? 17 онд Сэлэнгэ аймгийн Тэг 243 дугаар ангид цэргийн албагаа тахлах дөрөв цолтой алгаж ирж илаа. 1 жил хил дээр байгаад. Тэрнээс өмнө их сахилахгүй зол байсан. Найзуудтайгаа сайхан караоке орчдөг, PC тоглолдог тий. Тэгээ нэг үе сайхан тамхи татчихнаа. Тэгэл хичээл номоо пялнаа. Тэгээ зэрэгт юу юм бэл. Ганцаараа байж цагийн манаанд гарна гэдэг тэр орон зай үнэхээр их юм сэтгэлийн хач шаарддаг, төвчээр шаарддаг. Ер нь нэг юм хүн өөрөө юм дотгошоо өнгөний гэдэг нь хамгийн юм хэцүү хэсэг л байт юм лээ. За тэгээд халагдаад ирсэн. Шал өөр болсон байсан. Найзууд PC тоглож исэн бол би PC тоглохоо байсан. Нөгөө өөрөө тэгэл автосурын газар манайх юм хувийн бизнес бол автосурын газар байсан. Тэндээ очиж күүзүүл сур хийн. Тэгэл автомашин зүүлгэн ах нарын хайрыг татна. Тэгэл амжиргаагаа зохицуулна. Дээрээс нь манай аав урьдчилгаагүй зээлэр нэг пүрүсээр аваад өгсөн тэ. Тэгэл амар эготой байсан бүх юмнууд ингээл дарагдаад эхлэнгүүт за нэг их нэртэй болох бол найз охинтой бол гоё юм байна да гэд. Тэгээ их нэртэйгээ бит хоёр чинь 3 жилийн өмнө танилцсан байжгаад тэгээд 1 жил үерхэд тэгээ 21 онд аавж болсон байдаг. Тэгэл өстой амьдралын төлөө гэдэг шиг явж эхэлсэн. Тэгээ одоо бол ингээ харьцуулаад харах юм бол эхнэрэл хүн амар сайн ойлгох хэрэгтэй байт юм. Ер нь эр хүн. За ер нь нэг юм те эрхлүүлж аргадаж хэрэгцээг нүүдийг нэг тэр тухайн суур хэрэгцээг аягүй сайн хангаж юм гэрэлтүүлж явах хэрэгтэй байна. Тэнгүүд яг ингээд нэг ярилцаад эмэгтэйчүүд ингээд эрэгтэйчүүд бөөнөрөө найзууд хоорондоо байж хахад манай эмэгтэй найз надад тэгж хэлж байгаа юм. Манай эхнэрийн хажууд. Түшгэ. Ойлтуулаа. За. Одоо яаж чинь? Нэг. За. Түшгэ. Гэрэлтэж яваа эмэгтэй хүнийг харсан эр хүн тэр эмэгтэй рүү шохорхдог бол тэр эмэгтэйг харж байгаа эмэгтэй хүмүүс тэр одоо нөхөрт нь тэгж хатархдаг гэдэг байхгүй. Яаж юм гоё ойлгоод байна гэд тэ. Тэгэхээр чинь л одоо бид нөгөө хажуудах юм ханал айгуу сайн хайрлж айгуу гоё гэрэлтүүлж ивэл бидний нөгөө юм хүндлүүлэх хэрэгцээ маш сайн ингэж дэмжигдэж идэм байна л гэж би ойлгосон доо. Манай мөнх түшгийн хувьд эхнэрээ ойлгоход судлахад хэр хугацаа орсон бэ? Ч одоо баг 10 жил орсон юм. Удаан хугацаа орсон байна. Тийм бид 2018 оноос хойш ингээл үерхэд явахар чинь 8 жил орчим одоо ингээл болцсон байна. Тэгтэл стил ойлгохгүй шүү дээ зарим нэг юм дээр нь. Тэгээ нөгөө хүн хувьсаалаа болохоор шинэ юмнууд гарч ирэлээдэг. Нөгөө ойлгоолах тусам ингээл юу ч мэдэхгүй юм шиг санагдаад тийм л айгуу сонио. Таны бодлоор ер нь энэ гендрийн асуудал, эрэгтэй хүн, эмэгтэй хүн энэ асуудлыг ер нь ойлгох нь хэр ач холбогдолтой, хэр чухал вэ? Хамгийн энгийн жишээ байхгүй юу? Эр хүн бол юм төрхөөс юм хөндлүүлэх хэрэгцээтэй төрөө ярьсан. Тэгэхээр яг эндээс юуг харж болох юм бэ гэхээр хүчтэй эрэгтэй хүмүүс ер нь юм жоох юм
нуугдмал яг тэгээл ингээ байждаг. Тэгээ яг юм хүндлүүлэх хэрэгцээгээ хангахын тулд заримдаа ингээ үе гарч ирдэг. Эмэгтэй хүн бол ойлголцох хэрэгцээгээ хангахын тулд харилцаа адилгүй юм нөгөө найзуудтайгаа яриад, ээж автайгаа яриад ингээ лондоо юм харилцаануудад ороод өөрийгөө ингээ хангаад байдаг. Тэгээд чухлын зэргээр нь ялгаад үзэх юм бол сүүлийн үед эмэгтэйчүүд айгүй хүчтэй болчлоо. Мундаглааг байна, эрэгтэйчүүд ингээл алга болчлоо, эрэгтэйчүүд амиа оролтын түвшин өндөр байна гэж ингээ яриад байна л та. Энэ бол чухал сэдв мөн үгүй л мөн. Тэнгүүд яг энэний ард нь юу байгаа юм бэ гэдгийг бид нар маш сайн мэдэх хэрэгтэй. Бэлэлт. Тэгээд ядаж нэг хүндлүүлэх хэрэгцээ гэдэг чинь өглөө бас бол нэг эр хүн эхнэрээр нэг сайхан цай аяглуулж уумаар байна шүү дээ. Нөгөө бас нэг түүх байдаг шүү дээ. Нэг даяанч лам дээр нэг эмэгтэй очиод манай нөхөр ингээд ерөөсөө намайг ойлгохгүй байна, намайг тоохгүй байна, надтай ингээд амд мөрийгаад ингээд байна гэсэн чинь за би чамд нэг юм 30 хоног үрэл өгье. Тэ? Чи энэ үрлийг өдөр болгон нөхөртөө ингээд өгөөрэй. Тэгээ нөхөртөө чи тэрийгэ барихтаа өглөө болгон нөгөө өглөөний цайтай хамт ингээд идүүлээрэй. Тэгээд 30 хоногийн дараа нөхөр чин таалал төгснөө тэгээ чиний хүсэл зорилго биелнэ гэдэг. Тэгсэн чинь 20 эхний өдрүүдэд жоохон хэцүү байлаа. Тэгээд нөхөр нь архитаар суугаад эрэхт нь стил нөгөө муухан хандлагаараа хандаж чадахгүй гоё сайхан харьцаал ингээл нөхөр нь улам илүү зөвлөрөл нөгөө гэртээ ирж хондог байсан бол илүү ирж хондог болол тэгэл эрт ирдэг болол ажиллаа тараал ирдэг болол тэгэл юм харилцаа нь улам ингээ сайхан болоод байна. Тэгсэн чинь 20 хоногийн дараа нөгөө эмэгтэй нөгөө даяанч лам дээр очиод хүшээ би энэ эр нөхрөө ингээ сайхан ингээ авч үлдмээр байна яах вэ гэд. Тэгсэн чинь нөгөө юм үрлэн зүгээр л юм нөгөө 10 гурлыг тий шар тасаар ингээ 10 налцсан байсан. Тэгэхээр юм нөгөө энгийн зүйлүүдээс ахуулаад ингээл эр хүний хэрэгц ингээ хангагдаад явж идэг. Тэгэхээр энийг нь хангах хэрэгтэй байна л гэж би бодоод байгаа. Ажил амьдрал дээр ч гэсэн ялгаа байхгүй. Эрэгтэй эмэгтэй хүмүүс захирал байх хоёр шал өөр байхгүй. Эмэгтэй хүмүүс илүү ойлгож хайрлж ингэж явдаг бол эрэгтэй хайраа илүү шудраг шийдвэр гаргахыг ингээд илүүд үздэг. Тэгээ стил нөгөө эмэгтэйчүүд юм хүчтэй юм шиг харагдаад байгаа боловч дотор нь юм үр зөөлөн эмэгтэй хүн инэрэнгүү тэр цагаан сэтгэл хിവэрэл байгаа. Энэ хизээч алга болохгүй зүйл байхгүй. Ягаад тэгэхээр генээс уламжлагдаад өвлөгдөөд ингээд ирсэн зүйлийг бид нэр хичнээн мянган өөрчлөх гээд ингээд чадахгүй. Эр хүний энэ нэг мужик яг энэ нэг байдал үнэхээр яг ингээд юм доошо дарагдаад байгаа юм шиг харагдаж байгаа боловч гэрт аав байхгүй байх нэг хоног ямар эзгүй байдаг үлээ аахгүй. Яг үнэ. Тэгэхээр энэ орон зайг л бид нэр ингээд харилцан юм ойлголцоод эхлэх юм бол ямар гоё юм бэ. Тэр харилцаа тэгээд гэр бүлүүд аз жаргалтай байвал хүүхдүүд юм аз жаргалтай тий. Тийм л энэ да. Тэгээд Монголын гэр бүлүүд үнэхээр аз жаргалтай болчвол бид нарт өөр яг юу хэрэгтэй юм бэ? Тэгэлгүй яг санал нэг байна. Тий. Угаасаа нөгөө харилцаанаас харилцаа үүсдэг гэж ярьдаг тийм ээ. Хүн гэдэг угаасаа нийгмийн амьтан. Өдөр болгон нийгмийн харилцаанд орж ийн, ажил дээрч тэр найз нарынхаа дундч тэр гэр бүлийнхаа дундч тэр орой гэртээ арай л гэрийнхэнтэйгээ харилцаанд орно. Тэгэхээр энэ хүндлэл гэдэг асуудал маш чухал тийм ээ. Энэ гендрийн хүндлийн ялгаа юу вэ? Эмэгтэй хүнд нөгөө харилцааны ямар ч тийм барьер байхгүй учраас айхтар тийм хүндлүүлэх тийм хэрэгцээ бол тодорхой хэмжээнд л байгаа болохоос ойлгох хэрэгцээнээс огт давхгүй байгаа байхгүй. Эрэгтэй хүн бол ойлгуулах гэхээсээ илүүтэй хүндлүүлж лээвэл тэнд ингээд хангалттай болчихдог. Тэнгүүд чинь анх одоо юу гэдэг энэ GCI гэдээ байгууллага байсан тий. Одоо яг юм бараг 70% эрэгтэйчүүд байсан бол олон улстай ч гэсэн ер нь эрэгтэйчүүд илүү манлайлдаг байсан бол одоо бараг 60-70% эмэгтэйчүүд болчихжээ гэсэн юм яриануд явж байгаа байхгүй. Тэнгүүд чинь эмэгтэйчүүд нөгөө ойлгох ийм хэрэгцээ нөгөө тэнд яг ингэж амар бай хангагдаад тэнгүүд эрэгтэйчүүдийн хүндлүүлэх хэрэгцээ тэнд ингээ хангагдаад байгаа болохоор нөгөө эмэгтэйчүүд маань илүү ийм түлхүү ингэж орж ирээд нийгмийн масст ингээ танигдаж харагдаад байгаа юм болов уу гэж би бодоод байгаа. Баярлалаа. Таны хувьд аз жаргалтай гэр бүл гэж ямар гэр бүл вэ? Аз жаргал гэдэг бол ийм сайхан элэг бүтэн. За тэгээд ийм тодорхой бас нэг санхүүгийн хувьд бас чухал байр суурь эзэлсэн. Гэр бүлийн соёл маш сайн. Хүүхдүүд нь эцэгхээ хүндэлдэг, аав ээж нь хүүхдүүдэд бас ойлгодог, амьдруулдаг байхгүй. Амьд байлгадаг биш, амьдруулдаг. Амьд байх, амьдруулах хоёрын ялгаа бас их заагтай байгаа. Хувцаар нь хангаад, сургуульд нь явуулаад ингээд байгаад байвал бид нэр амьдруулад байгаа байхгүй. Биш амьд л байлгаад байгаа. Яг үндэ. Ойлгуулад. Одоо ойлгуулах хэрэгтэй байхгүй. Аав ээж нь хайртай шүү.
Миний охин яаж ийн өнөөдөр юу болж байна те? Аав хүн өнөөдөр юу болов? Аавтайгаа ярилцаач ингээд. Тэнгүүд ингээд харилцаа ингээд үүсэх тусам энэ өөрөө амьдруулах тал руугаа ингээд орж эхэлж байгаа. Нөгөө талаас аз жаргал гэдэг зүйл бол хүн ер нь аз жаргалыг огт хайдаггүй. Хүн утгал хайж амьдардаг. Тэгээд хаана одоо аз жаргалтайгаар зоох вэ гэдгээ шийддэг юм шиг санагддаг надаа. Тэнгүүд чинь аз жаргал хэр нэг тийм очих цэг юм шиг байгаад. Яг үндэ энэ бол ийм очих ийм хүрх зам байгаад байгаа байхгүй. Аз жаргал гэдэг нь өөрөө сэтгэлийн амар амгалан, тайван байдал те. Юугаар ч орлуулж болохгүй зүйлүүдийг тэнгүүд зүгээр нөгөө талаас ингэж жишээ авъя. Бид нар ингээл амар хүсч байгаа л машин аваад ундаг те. Нэг Crown ундаг гэсэн бол нэг Prado аваад унаа. 5 хоногийн дараа энэ өөрөө хэрэглээ байхгүй. Яг тэр авч исэн моментийн аз жаргал дахиад байхгүй. Тэнгүүт нөгөө цаашаа үргэлжлэх нөгөө онгоц автобус юу байдаг вэ нэг юм байдаг шүү дээ. Тэгэхэд бид нар яг энэ зүйл рүү хэтэрхий их төвлөрөөд ингээ яваад байвал болохгүй юм шиг л байна. Манлан ахын дуу байдаг штэ. Айдаг хүний амьдрал их хүслийн далаа юм да гэдэг тийм. Тэгэхээр ер нь бол бас хүсэл бол хязгаартай байх хэвээр. Бага юмдаа бас хандаг байх хэвээр тийм ээ. Зүгээр ингээ бодоход л тийм байхгүй. Би ч гэсэндээ ингээл бас тэмүүлээл байгаа штэ. Ямар нэгэн зүйл рүү. Тэнгүүд ийм зорилготой хүрэх яг тэр нэг зам нь амар чухал. Тэнгүүд бид нар очих цэгээ ингээ төсөөлчөд идэг. Тэнгүүд тарих өрөө хүрсэн юм шиг санаад байдаг юм лээ. Тэнгүүд одоо байгаа нь хос юм шиг мэдрэмж төрөөд одоо байгаагаа үнэлэхээ болчдөг. Тэгэнгүүт л ийм ялимгүй зовлонт байдал руу бид нар ороод тэгэл ийм нэг хэцүү байдалтай л ингээ байгаад байгаа. Тэнгүүд одоо байгаа чинь амар хаз жаргалтай байхгүй 3 хүүхэдтэй миний хувьд сайхан халамжтай эхнэр байна. Гэр орон байна. Ээж маань байна, дүү маань байна, энийг хүрээлэлд байгаа хүмүүс байна. Тэгэхэд тэгэл яг энийг мөрөөдөж байгаа хүмүүс бас байгаа л байхгүй. Тэгэхэд хүн болгоны яг энэ оршихуд яг ингээд ийм дараагийн төвшөнд гарах гэсэн гэдэг энэ бодол байгаа. Гэхдээ ганц юм хэлмээр байна. Хэрвээ мөнгөний төлөө яг ингээд ийм тодорхой ийм зүйлийг бодож байгаа бол тэр мөнгө нь яг хэдэн төгрөг вэ гэдгээ бодох хэрэгтэй. Хамгийн ингийн асуулт байхгүй. Би сургалт орох орлогоонд ингээд хүмүүсээс асуудаг. За окей. Би танд яг одоо ингээд 500 сая төгрөг өгвөл та юу хийх вэ? Баггүй. Тэнгүүд за ингээд одоогийн байгаа өрөө дарна те. Нэг байр аавна, машин аавна. За тэгээд нэг юу гэдгийг хин нэгэндээ ойр дотны хүндээ өгнө. Тэгээ мөнгө дуусчихж байгаа байхгүй. Гэхдээ тэгээ яах юм? Үргэлжлүүлээ дахиад ажиллая явах юм уу те? Тэгэхэр чин бид нэр арай л болоогүй байгаа юм шүү дээ гэдэг ийм үнцгийг би аль болох л ойлгох гэж хичээдэг. Тэнгүү чин бид нар яг 500 сая төгрөгийн төлөөл яваад байгаа шүү дээ. Тэнгүү чин тийшээгээ хүрэх яг тэр зам чин яг хаа хүртэл байх юм? Тэр мөнгөөрөө яг юу хиймээр байгаа юм бэ гэдэг чинь амар чухал юм бэл. Зориггүй мөнгө бол хинт ч хэрэггүй. Зориггүй мөнгө үнэхээр дансан 1 тэрбум төгрөг ороод ирлээ. Надад ингээл одоо бодохоор нэг жилийн өмнө ч юм уу 2 жилийн өмнө байсан бол яг л адилхан нэг байр авал машин авал зээлээ дараалах тийм л баг. Одоо бүгдээрээ л нэг байрны зээл ч юм уу, машины зээл, зарлагын зээлтэй байгаа тий. Тэгэхээр зээл бол ингээд хүүгээ төлөөд явхад байж л байна тий. Тэгэхэд бид нар арай илүү өөр тийм зоригтой, хүсэл мөрөөдөлтөй, тэмүүлэлтэй хин нэгэн тийм зориулах зүйлтэй байх хэрэгтэй. Зорилгыг заавал ямар нэгэн зүйлтэй уялдуулж явах хэрэгтэй. Гэр бүлтэйгээ ч юм уу, өөрийн хүсэл тэмүүлэл мөрөөдөлтөөгөө ч юм уу, аль эсвэл үр хүүхдийнхаа зорилготой ч юм уу тий. Аанд нөхдрийн ч зорилго гэж болно. Амар гоё жишээ. Forex гэдэг нэг залуутай танилцваа өсөөд суулж явах та. Тэгсэн чинь ганцаараа хийсэн чинь нэг л фейлдэд байна гинэ. Бараг 7-8 жил хийцэн. Тэгээ нэмэх рүүгээ ороогүй. Тэгсэн чинь нэг дүүн 2 найзаагаа дагуулж ирээд тэгээд өөрөө бас нэг найзаагаа дагуулж ирээд тавуулаа нийлээд за окей. Өндөр дүнгээр яах юм? $100 орлол сэнэглэе. Тэгээд бөөнөрөө нийлээд байрны урьдчилгаа яг хийгээд өдөр болгон 50% ашигын маржинтай вэ гэж байгаа юм л. Тэгмээ $50 чинь нэг 5 өдөрт ашиг бодохоор нэг $250 те. Энэ нөрөө нэг сая төгрөгтэй. Сарын дотор ингээ 25 сая төгрөг нэг 30 сая төгрөг ч юм уу хийчих гэж байгаа. Тэгээд сар болгон олсон мөнгөөрөө байр аваад за нэг 4 жилийн дараа гэхэд хэдүүлээ нэг 10 байртай болчих тавуулаа. Тэгээд 2-2-оор нь авъя. Тэгэхээр чин зорилгоо бие биентэйгээ уялдуулахаар илүү хүчтэй том мөрөдөл рүү ингээд явах боломжтой болчихдог байхгүй бид илүү хүчтэй. Тэгээ төлөвлөгөөтэй.
Тийм л зүйл дээр амар гоё анхаарвал яг нэг аз жаргал гэдэг зүйлэл бүх юмтай ингээд тэгээд энэ нөөрөө нэг юм хүрдэг зам юм байна. Очих цэг юм биш юм байна гэдгийг мэдчихвэл амар гоё юм шиг санагдаад байгаа надад. Яг үнэн. Санхүүгийн эрхчлөлөнд хүрэх айгүй чухал. Энэ юугаа төлөвлөсөн байх юм бол бас амар штэ. Бусад гэр бүл одоо аз жаргалтай амьдралдаа илүү цагийг зарцуулах боломжтой болно тийм ээ. Түрүүн мөнх түшиг ярьжсэн нөгөө ирчүүд зориулсан төв гэд байгуулмаар байна. Энэ талаар ярьж өгч. Энэ tactical time out гэдэг нэг төсөл дотроо ингээл бодоол ургуулаа л яваад. Ягаад юм гэхээр ийм дунд дээд болон ийм шийдвэр гаргах төвчний байгууллагад ажиллаж байгаа хүмүүст нийтлэг тохиолдож байгаа юм burnout гэдэг зүйл. Шийдвэр гаргалт нь удаашраад, туйлдаад, ядраад. Тэ нэг ийм нэг л бүх юм зүгээр байгаа юм шиг мөртлөө цаанаа нэг зүйл болохгүй байгаа юм шиг ийм сүнсэн сэрэхгүй байгаа юм шиг нэг тийм мэдрэмж төрөөд байгаа. Тэнгүүтээ ийм эргэжтэйчүүдийн ийм сэтгэл готрол яг ийм юм байна гэд ингээ гаргаж ирс тавиад байгаа. Тэнгүүд яг тэрэн дээр үйлдэл авах хэрэгтэй юм байгаа юм л л дээ бид нар. Анх яг гарч ирсэн зорилго нь юм эргэжтэйчүүдийг гоё юм тактикийн хувц өмсүүлээд цэргийн бэлтгэл хийлгээ ингээл нэг амар муухай болол те шорон дээгүр мөлхөөл гүйлтийн зам дээр ингээл 10 залуу ингээл гүйцсэн нэг темпер ингээл орилолтой бол гүүгээл те нэрх гэл. Тэгэд тэндээс ингээл энерги сэргээл би тэгээ амар гоё юм ахан дүүс болол те ах түүгийн барилгахтай тэнд юм ямар ч фильтргүй залуучууд ингээ хоорондоо харилцдаг албан тушаалаас үл хамаарад те тэгэл ингээл би биндээ ямар ч юм хэцүү цаг болсон хамгийн нээлттэйгээр ингээл тусалдаг. Тэнгүүдээ одоо юм эргэжтэйчүүдийн имлэгтэй ингээд хамтраад бэлгийн юм боловсрал дээр нь илүү төлхөө анхаарад үгүй те. Тэнгүүд эн чинь бас хосын амар чухал сэдв байхгүй. Тийм шүү дээ. Тийм эргэжтэйчүүд ингээл одоо юу гэдэг сүүлээд бас айгүй юм нээлттэй л болчлоо л доо. За тэгэнгүүтээ юм эргэжтэйчүүд яагаад арьс заслын яг юм ичгүүл одоо юм ичгүүгээр очдог газар байж болохгүй гэж. Тэгээ юм дотроо барбартай доороо юм автомашин угаалгатай те. Тэгэнгүүтээ юм барай байдаг саундтай дүүштэй тэгээд нэг юм гоё юм цогц wellness төвийг эргэжтэйчүүдэд зориулаад хийжүүл энэ нэг Монголын бас нэг эдийн засгийг авч явах гэдэг амар бас тодорхой төвшөнд яваа юм манлайлалыг үзүүлж байгаа энэ залуучууд маань бүгдээрээ нийлжүүл амар гоё юм байна л гэж бодоод байгаа байхгүй. Тийм шүү дээ. Хүүхнүүд бид нар салон ордог, гоо сайхны газар ороод тэгэл сормос, хумс, үск эзэг одоо юу гэдгийг нүүр ам хамаг юм янзлуулаад кайф аваад гардаг шүү дээ. Ирчүүдэд яг тийм зөвхөн ирчүүдэд зориулсан wellness well-being юм төв байх ёстой гэж би бодож байна. Яг тэрийг ингээд нэг ойрын нэг 3-4 жилийн хугацаанд аягүй урт ингээд босгоод ирчүүл амар зүгээр байгаа. Тэгээ сэтгэл зүйн энэ тестостероныг юм нөгөө талаас юм баггүй ирчүүд бид нар чинь ингээд хооронд ингээд уулзсан тий. Тэнгүүд за нэг 5 гээд уулзсан энийг газар ороод хоол идэ хажуугаар нэг жоохон пиво. За тэгээд нэг юм караоке орё тий. Тэгээ нэг night орё шоу дэ. Тэгээд нэг юу гэдгийг ингээл явсаар байгаа л өглөө буцаал нэг караоке руу ороод үүр цайлгаал ингээл гэртээ орж ирж байгаа тий. Яг үүнд асуудал шийдэгдсэн үү? Үгүй байхгүй. Тэгэнгүүт бид нар нэг тухайн өдөр гарахад нэг хүний бараг 1 сая 2 сая төгрөгийг ингээл цацаал гараад ирж байгаа тий. Тэгээ асуудал шийдэгдээгүй яг үнэндээ. Тэгээ хоорондоо ярьж байгаа нь бас ингээл нэг юм ойр зур ингээд яг нөгөө шийдэл гэхээсээ илүүтэй зүгээр л яг ингээл оршихуун ингээ гоё юм тэрнээсээ л тайтгарл аваад тэр чин баг бидний агуу болчиход байгаа юм. Одоо тэгэхээр арай өөр агуутай болъё. Шаарл өөр тестостерон буст хий гэж байгаа л нэг тийм гол юм гоё концепт л байна. Танаа энэ нөгөө Марс Венусийн сургалтыг авдаг хамгийн залуу хүмүүс хэд настай хүмүүс вэ? Марс Венус дээр одоо нэг 24-т нэг эмэгтэй life coach болохоор төлөвлөж байгаа. Бид нар ингэт юм аа. Gender intelligence course гэдэг. Энэ нь болохоор яг ийм захирлуудад зориулсан. Тэгээд нөгөө талаас хэдийнэ коуч болчихсон. Тэгтээ ийм дахиад ийм суралцмаар байгаа хүмүүс зориулаад хондоочлол нь ийм байд юм аа. Бизнес дээр ийм ээ, амьдрал дээр ийм ээ, захирал хүн ийм эрэгтэй эмэгтэй хүүсийн хондоочлыг ингэж мэдэх ёстой гэдэг бүх юм дээр нь гаргаж ирдэг. Нөгөө талаас life coach гэж байгаа. Яг амьдралын коуч. Тэгэнгүүт ийм Mars Venus гэдээ бодохоор яг нэг хосын юм шиг санаад байгаа. Яг үнэндээ юм хоёулангийн суулгачаад коучинг хийгээд коучинг гэдэг чинь юм дагах асуултыг л тавиад байгаа. Хүн хийзээ зөвлөгөө дагдаг байхгүй. Хүн дандаа өөрийнхөө гаргасан шийдвэрээр л амьдэрдэг. Хүн хийзээж хин нэгнэр заалах дург. Тэр тусмаа насанд хүрсэн. Тэгэхээр хүн өөрөө гаргасан шийдвэртээ илүү үнэнч байдаг. Тэгэнгүүт тухайн хүн дээр ярилцлаа.
шийдвэрийг гаргууллаа, төлөвлөгөө гарлаа, коучингийн процесс явуулаа. За тэгээд лайф коуч буюу амьдралын коуч нь хоёр хос байлаа гэхэд эрэгтэй зорилготой бол тэр зорилго руугаа тэмүүлээч. Тэр замд чинь хамтдаа хөдөлцөөд алхахыг. Эмэгтэй хүнийг бас зорилго руу байгаа тэр зүйлс рүүгээ тэмнүүлээч. Тэгээд энэ зорилго нь хоорондоо ингээд уялдчвал амар гой ядаж жаргалтай гэр бүл бүтэх юм байна гэдгийг харж чадах байхгүй. Тэрнээс юм хоорондоо суулгачаал ингээл эвлэлтэр нийлүүлэх гээд байгаа охт санаа биш. Зорилгын л уялдуулчвал энэ хоёр хүн хоорондоо цуг ингээд зэрэг хөгчөөд явчвал амьдрал ямар ч асуудалгүй амар гой болох гэдэг. За бизнес коуч. Бизнес коуч болохоор юм бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаанд дээрх процесс дээр бид нэр байнгын тогтмол коучинг хийн гэсэн. Захирал юу хүсэж байгаа кейсээ илүүтэй тухайн бизнес яг яагаад байгаа юм бэ гэдэг дээр нь хамт олныг нь яг төлөвлөгөөг нь дараагийн түвшинд гаргахад юу хэрэгтэй гэдэг дээр манай бизнес коуч нар ажиллана гэсэн. Одоогоор 2 бизнес коуч яг дараагийн түвшинд гарахаас суралцж байна. За дараагийнх нь executive coach. Захирлууд бол бас ийм гаднаас нөлөөллийг авах тун дургүй байдаг. Нөгөө талаас энэ бол зайлшгүй хэрэгцээ шаардлагатай зүйл. Ягаад тэгэхээр хүссэн хүсээгүй бизнес өөрөө яг ингэж хөгжөөд томроод ирэхин цагт захирал дахиад дараагийн түвшинд гарах хэрэгтэй байхгүй. Тэгэнгүүт яг энэ нь тогтмол юм хэрэгцээтэй байгууллагт ороод ирсэн хүмүүс бол манай коуч нар хэрэг очих юм бол бараг лайф коучээс ахуулаад executive coach одоо захирлын коучлог хүртэх процесс дээр яг ингээл ороод ажиллана гэсэн үг. Одоо энэ дээр бас нэг хоёр ийм эрэгтэй эмэгтэй хос орж ирээд за захирлууд дээр ийм коучинг үзүүлэл гоё юм байна гэдэг executive дээр ингээр явж байгаа. Баярлалаа. Таны бодлоор яагаад салалт ингээд нэмэгдээд байна? Одоо ярих юм бол 70-80-аад оныхны донд бол салалт 80 байна уу мэдэхгүй. Ер нь маш өндөр хувьтай. Тэрнээс доош арай залуу үеийнхэн 90-с доош насныхны хувьд бол ер нь бол арай эрүүлж байгаа. Энэ тал дээр таны бодлыг сонсъё. 70-80-аас бүр урагшин дахиад жоох ингээд аваад явах юм бол энэ бол дэлхийн дахины асуудал юм байна лээ. Одоо ингээд харахаш одоо миний чи ард бас 700 коуч дэлхийд дахина Mars Venus-ыг 44 оронд авч явж штэ. Тэгэнгүүт бид нар нийтлэг юу ярьдаг вэ гэхээр яагаад энэ өвгдүүд ийм салтгүй байсан юм бэ? Баггүй юу? Тэнгүүд эрэгтэй надуу мал гэл явчихж байгаа те хит хоногор явчаал буцаа өрөө дээр нь эхнэр тэгэнгүүт сайхан ингээл аяг цагаа ингээл барайл те хоол цагаа барайл хүүхдүүд тэнд ингээл тоглоо байж байдаг. Гэхдээ одоо яагаад болохгүй байгаа юм баггүй. Тэнгүүд эмэгтэй хүмүүс ийм independent болцсон. Өмнө нь бол эрэгтэй хүний хүндлэл ийм арга гэрээ авч явахд хангагддаг байсан бол одоо тийм байха болцсон. Эмэгтэй хүн цалин юу ажил хийдэг болсон. Тэгээд цалинтай болцсон. Зарим нэг гэр бүлүүдэд баг эмэгтэй нь илүү цалинтай байгаа. Зөндөө аа. Тийм. Тэнгүүд ард нь эрэгтэй хүн ингээл зарим нэг гэр бүлүүд бол эрэгтэй нь ингээ сайхан хоолой гэл гэр орноо цэвэрлээд ингээд явж байгаа. Why not байхгүй? Яагаад болохгүй гэж штэ. Тэнгүүд салалтын гол шалтгаан нь бараг 40%-нд мөнгөний асуудал гэдэг чинь. Тэнгүүд үлдсэн яг энэ нэг 15-аас нэг 20 орчим хувь нь 10-аас дээш жил яг таны түрүүний хэлсэн 70-аас 80 он гэдэг шиг 10-аас дээш жил гэр бүл болсон хүмүүст яг тийм зүйл тохиолдоод байна гэдэг. Mars Venus-ийн зүгээс биш хувь хүний өнцгөөс би амар гоо жишээ авч ирээ. Манай аав дээр нэг аавын найз гээд нэг ах хүү согтуу байнг ирнэ. Тэгэл аав гараал за нөгөөтг чи ирчээд тэгэл ээжтэй ярил за гараад уулзчихсан тэр. Тэгээ гарна. Тэгэл буцаал ороо тэр яасан гэл тэгээ нөгөөтг чи бас их нэртэйгээ муудалцсан гинэ хэл. Тэгсэн чинь нэг өдөр аав надад хэлж чинь тэр явдлаас хойш амар их ирдэг тэгсэн. Аавынхаа нөгөө найз биш тэгэл тэгж чинь. Тэгэхээр нь тийм гэдгийгсэн. 4 ихнэрээс ахгүй 5 хүүхэдтэй гинэ. Тэгээд ааваас дандаа юм согтуу ирж зөвлөгөө авдаг их нэртэйгээ муудалцчихад. Тэгээ яагаад ингэсэн чинь чи 2 хүүхэдтэй их нэртэйгээ ингээ хэрэлддэг мөртлөө салаагүй. Чи яаж ингэ салаагүй гэдэг ингэж асуудаг байсан байгаа хгүй амар. Тэгсэн чинь аавын хариулт үнэхээр гоё зэ. Өгшөө. Чи 4 ихнэр сольсон. Би их нэртэйгээ л байгаа. Тэгээ одоо би чамд юу зөвлөх вэ? Чи 4 ихнэр сольж мэдэхгүй байхад би нэг ихнэртэй байгаа. Би чамд ямар зөвлөгөө өгөх вэ гэсэн баг. Пятнол. Пятнол. Нөгөө талаас юу хийж болох вэ гэхээр бид нар асуудал ямар нэгэн зүйлтэй холбож ойлгоод байдаг. Ажил дээр ингээд нэг ямар нэг хүн атмосфер таарахгүй бол тэр хүнийг асуудалтай гэж авч үздэг бид нар.
яг үндэ тэр хүний гаргаад байгаа яг тэр нэг ганц зан авирал байгууллага дотор тохирохгүй байгаа. Арх уудаг хүн. Архинд асуудал байгаа байхгүй. Арх уучгаараа асуудалтай болоод байгаа тэр хүн. Тэнгүүд хүнийг бид нэр хүнээр солиод асуудал шийдэгдэнэ гэж бодоод байгаа боловч асуудал хэрвээ өөрт надад байгаа бол энийг хэдэн мянган удаа солиоч бид нар яаж чадахгүй байхгүй. Маш сонирхолтой. Тэгэхээр бид нар илүү өөрлөгөө өнгөх хэрэгтэй. Тийм, ер нь хувь хүний хөгжил гэдэг шүү дээ. Ер нь өөрийгөө ойлгох хэрэгтэй юм шиг байна. Юуны өмнө. Тэгээ ажил дээр ч тэр, гэр бүлийн харилцаан дээр ч тэр ер нь хүний ивийг, арга ивийг олох, хүмүүстэй таарамжтай байх, бүгдтэй нь яг адилхан тэнцүү, хүндлэлтэй харьцах тийм ээ. Шудраг байх энэ бол маш чухал. Нөгөө талаас яг таны зөв. Хүндлэх гэдгийн ард юу байгаа? Юу ч гэмээр юм дээ. Хүлээн зөвшөөрөх гэдэг нэг асуудал байгаа байхгүй. Байгаагаар нь уу? Тий. Тэнгүүд бид нар байгаагаар низээж хүлээн зөвшөөрдгөө захирал орж ирээ загнахад энэ дарга угсаал загнадаг гэж байгаа байхгүй. Тий. Яагаад загнаад байгаа? Юуны төлөө загнаад байгаа юм байхгүй. Манай аав ээж хоёр намайг ингэж загнадаг. Би ч гэсэн тэгж боддог л байсан. Яг үндэ эцэг хүн хизээч хүүхдтэй мууг санж хилдэггүй зүгээр л илэрхийлэмж нь л жоох юм. Юу гэдэг юм бэ? Угсаал нэг соёл нь тийм ирсэн бид нарт. Тэгэхээр энэ хүлээн зөвшөөрөл гэдэг зүйлийн дотор тэмцэлтэй хизээж байж болохгүй. Хэрвээ тэмцэлтэй байх юм бол энэ хизээ нэгэн цагт гарч ирнэ. Тэгээд энийг ийм одоо юу гэдэг юм айдсын мэдрэмжээр удирдаад л байх юм бол энэ хизээж хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг биш байгаад байна. Хүлээн зөвшөөрөгдөхийн тулд бас нэг зүйл байх нь. Хүлээн зөвшөөрж байгаа хүн нь ч гэсэндээ харилцан бие биений хүлээн зөвшөөрөхийн тулд дотроо хизээж тэмцэлтэй байх гэсэн үг юм билээ л дээ. Таны бодлоор гадны улс орны өөр калчрын хүүхнүүд, эмэгтэйчүүд, Монгол эмэгтэйчүүдийн ялгаа нь юу вэ? За арай шингийн хувьд. Хэлнийхээ наарт хүртэл соёлны явж идэг гэж би боддог. Одоо Япон хэл гэж нэг юм арай өөр соёлтой. Монгол хэл ч бас нэг юм соёлтой. Орос хэл, англи хэл ч гэсэндээ. Яг сайн нарийн хэлж мэдэхгүй юм байна. Зүгээр юм өнгөцгөн харагддаг зүйлийг ярих юм бол илүү нээлттэй л байх. Өөрөөрөө гэж юу? Нөхөртөөгөө харилцаан дээр илүү нээлттэй байдаг байх. Би бүр тэгж сонсч энэ буруу юм ойлгогдчихгүй те. Зүгээр юм нээлттэй гэдгийг хитрхи юм задгаж шигээр авч ярихад хоёр хос байдаг гэж аахгүй. Open relationshipтэй гэж. Энэ бүр 10 гаруй жилийн өмнө сонсч байсан юм. Англид манай аав ээж хоёрыг ингээд ажилдаг байхад юм хоёр юм хос байдаг байсан юм. Бас юм гадны. Тэнгүү тэр хоёр оройн шоудчаал. Тэнгүүтээ хоёр тийшээ салж явбал тэгэл өглөө нь юм happy буцаад нийлдэг ч юм уу те. Монгол ч гэсэндээ ганц нэг юм хосууд байдаг гэж би сонсч л байсан. Тэгэхээр юм илүү нээлттэй байна гэдг нь энэ нөрөө хүлээн зөвшөөрөл болоод байгаа байхгүй. Тэрнээс биш юм тэрэн дээр юм бодвол ботгоо шүү дээ тий. Хоёр талд өөр газар ханчвал ингээл ирэх чинь гээд. Тэгэхээр чинь юм нээлттэй байдал гэдэг өөрөө юм хүлээн зөвшөөрчвөл ямар гоё юм бэ. Бид нар бол тэгтээ хүлээн зөвшөөрч үнэхээр чадахгүй. Би заримдаа хүлээн зөвшөөрч чаддгүй. Тэгэл ингээл бодон л амьдэрч байна. Яг юм ялгаа нь бол тийм л байгаа хэл гэж би бодсон. Илүү нээлттэй. Хосын харилцаан дээр илүү нээлттэй л байгаа. Гэтэ тийм хитрхи их хэрэгчлөөтөө нээлттэй харилцаа бол яг жинхэнэ одоо юу гэдэг юм. Жинхэнэ хайр бол биш байх л гэж би боддоо шүү дээ. Тийм тэгэлгүй байх уу. Хайр гэдэг ойлголтыг би яг одоогоор бол нарийн тодорхойлж мэдэхгүй байна. Үнэн л үү. Хайр гэдэг өөрөө хариуцлага нэгдэг. Яг зөв. Тэрийг бол амар суулна шүүрч. Тэгэхээр хариуцлага гэж ярихлаар нөгөө нээлттэй эрхчлөөтэй харилцаа чинь болохгүй байхгүй. Коучингийн процесс дээр бол бид нэр яг тэгдэг л дээ. Та шудраг нээлттэйгээр харилцааг коучтой өрнүүлэх ёстой. Тэгжээж ямар нэгэн нууцгүйгээр ямар нэг ойлголтын зөрүүгүйгээр та зорилготой хүрч чадна гэж ярьдаг. Тэгэхээр хайран дээр ч гэсэн яг гэр бүл дотор яг нэг юм байвал те. Шудраг нээлттэй харилцаатай байвал гэр бүл амар гоё юм орчин тогтнох боломж үүсэж байгаа. Яг нөгөө талаас ийм
бодол орж ирж байна. Эсрэгцээгүй шүү би тантай. Хэрвээ хоёр тал хүлээн зөвшөөрж л байгаа бол why not гэж бодож чинь. Тэгээд нууц байж л байгаа шүү дээ. Бас нэг эвгүй статистикуд байдаг шүү дээ. Бараг хэд өв нь ямар юутайч лээ өвчтэй гэлээ. Ийм даалт байснаас ил байснаа дээр л гэж би бодож байна доо. Та коучингийн зөвлөгөө өгөөд явж явах үед очирдаг хамгийн бэрхшээлтэй ер нь хүндрэлтэй талууд нь юу байдаг вэ? Хүмүүсийн буруу ойлгодог тэр буруу ойлголтууд нь ямар ойлголтууд байдаг вэ? Коучиг тийм зөвлөгөө өгдөг хүн л гэж бодоод байдیں۔ Тэгэнгүүтээ анх ингэж харахтаа чи стандар ингээл мануст ингээл амьдрал заах уу те гэж ярьдаг байхгүй чи. Амьдрал заах гэвэл те. Тэгээд чинь юм аз жаргал гэдэг зүйлээ ч өөрсдөө таньж мэддэг байдаг. Тэгээ тэр нь яг юм ямар дүр төрхтэй хаана байж те ямар хүмүүстэй байхын хизээнэн тухтай байхын зорилго нь хаашаа хөтлөөд байгаа гэдгийг хүн ерөөсөө мэддэг. Тэгээ мэддэг байсан ч гэсэндээ хизээ ингэдэг нь байхгүй. Яаж ингэдэг нь байхгүй. Тэгэл ингээл явсаар байгаа л нөгөө юм 9-5 цагийн амьдрал ч юм уу те яг энэ нэг процесс дунд ингээ явж байгаа хажуугаар бид нар тогтмол хөгжиж явах хэрэгтэй байдаг. Тэр орон зайг тийм ч учраас Mars Venus coaching дээр бид нэр таны амьдралд өөрчлөлт хийх биш таны амьдрал дээр өөрчлөлт хийнэ гэж ярьдаг. Амьдрал дотор нь өөрчлөлт хийнэ гэвэл яг нөгөө одоогийн байгаа процесс дунд нь л өөрчлөлт хийх гэж хичээх гэдэг байгаа байхгүй. Яг үнэндээ тухайн хүнийг нөгөө тухтай бүсээс нь гаргаж ирж агаад за одоо хоёул ингэж үзэн шүү гэд явдаг нь Mars Venus-ийн гол зорилго байдаг. Хамгийн төвөгтэй хэсэг нь бол өөрийгөө хүлээн зөвшөөрдгүүл байдаг нь амар юм эхний нэг 2-7 хоногийн яг коучингийн процесс дээр тэр айгүй юм жоох юм ухаан шаарддаг гэх юм уу хэцүү гэхээс илүүтэй. Заавал зөө. Тэгээ нөгөө зөвлж болохгүй бид нар ямар даахах асуултыг асуувал энэ хүн яг энэ зүг чигээ айгүй зүг ингээд олоод гаргаад ирэх юм болоо гэдэг дээр нь л илүү их төвлөрдөг дөө. Тэгэл болохгүй болонгот нь асуун штэ нөгөө community дээр манай нөгөө үйлчлүүлэгч нэг ийм асуудал байгаад байна. Тэгээд энэ дээр нь яг нэг юм зүв дагах асуултыг та хэд маань яаж чиглүүлдэг вэ? Имэхүү кейс дээр яадаг вэ гэд ярилцахаар л яг энэ нэг юм соёлын ялгаатай ондоочлууд гарч ирэл тэгэл тэндээс нь заагч шүүлтэрдэл за яг иймэрхүү асуултуудыг нэг асуугаад үзье гэл тэгэл коучинг процесс явдаг та. Танаас ингэж асуумаар байна. Амьдрал дээр ингээл эргэн тойрноо харж байхад ирчүүд ч тэр хүүхнүүд ч тэр өөрсдөө маш сайхан сэтгэлтэй сайн хүмүүс ухаантай амжилттай яваа ер нь өөрийгөө ойлгоцсон тийм хүмүүст тусрах уу те гисэн мөртлөө сонгосон нөгөө эхнэр нь ч юм уу нөхөр нь эсвэл найз залуу найз бүсгүй нь жоохон онцгүй ааштай нэг л өөрөөс нь өөр сөрөг тийм жоохон онцгүй ааш цантай энэ төр хүмүүс таардаг л та. Тэгэхээр ягаад ингэж өөрийгөө тийм гоё төлөвшүүлж чадчаад босоо олохдоо шал өөр хүн болчт юм бэ. Ягаад юм бол тийм кейсүүд ер нь айгүй их байдаг тийм. Яг тийм. Маш олон байгаа. Тэр бас гэр бүл салтай айгүй өндөр хувийг эзлэх баха. Тэгэхээр нөгөө нэг хайр дурлал сохор гэдэг нь л юм шиг байна. Яг тэ нөгөө талаас юм ойлголцол хэрэгтэй л тэ. Хүн чинь одоо жишээ нэг дугуй ундаг хоббитой байлаа гэж бодлоо л да тий. Тэгээд за миний энэ дугуй би угаасаа насаас байхгүй юм чинь энэ хийн гарцсан юм ингээд шууд хайчдаггүй үсттэй. Эсвэл энэ суудлын намайг холгоод энэ ашиг зүгээр нэг хог дээр гаргаа ичиг гэхгүй үсттэй. Тийм тэрнийгээ засаж янзлаад суудл муудлын солиод насаас энэ төр аваад аль болохоор тэрнийгээ хэрэглэхийг л бодсон ш тийм ээ. Яг л дугуйнда хайртай. Яг тий. Тэр нь яг ер нь хүний харилцаан дээр ч гэсэн ер нь бол услаад засаад явдаг байх хэрэгтэй тий. Салалт бол нэг тийм эцсийн яг зорилго биш л дээ. Яг тэ нөгөө талаас юм байхгүй. Үнэхээр бас яг хүүхдтэй болоогүй л хоёроос салахад явахтай байхгүй. Тэ. Тэгээд болоогүй л эцтэй. Хэдэн настай ч вэ тэ. Үр хүүхд голоос нь яг энэ үр үндэс л байхгүй бол нэг хүн өөрөө цэг байхгүй юу. Тэ жишээ нь хоёр болоод ирэхээр хэрчэн байхгүй юу.
Одоо гэр бүлийн хүмүүс болоод ингээд хоёр цэг хооронд ингээд холбогдох. Энд чинь хэрчим шүү дээ. Энд чинь гэр бүл биш байхгүй юу? Тэ. Хэзээ л бол хизээс салж шүү дээ энэ хоёр. Үр хөвгтд болчоор л ингээд дүрс үсгэж байгаа байхгүй яг үндэ. Гурвалжин болж байна. Одоо би чинь 5 ш шүү дээ, тэ. Тэгээ эн чинь ингээд холбохоор амар олон харилцаа энэ дунд явж байгаа. Одоо би их нэртэйгээ би үүтэйгээ ингээд тэр чинь хоорондоо ингээд. Манай одоо ингээд аавхаа шиг би амар дуртай байдаг. Ээж би 10 жилд байхдаа бага ингээд байхдаа хүүхдүүдийн аав ээж салжсан гэд ярихт нь би нэг тийм юм боддгоо байсан. Миний чихэнд сонсогдохгүй зүгээр. За. Тэгсэн чинь манай аав ээж хоёр дунд ангиас хойш маргалтаад эхэллээ. За окей те. Шүн ингээл хэрэлдээл хоорондоо ингээл маргалтаад орилж морилол тэгээд төвхтэй л дөө. Хажууд нь байхад амар хэцүү. Тэгэл нөгөөдөг чинь нэг юм архины асуудал. Жохо юм санхүүгийн проблем. Тэгэл хоёр талын гэр бүл энэ чинь асуудал мундахгүй шүү дээ амьдралд. Тэгэл магадгүй миний дүнгээс болоод хүртэл хэрэлдэж шүү дээ те. За тэгээ байжсан сүүл рүүгээ дамжраа салтын талаар ярьж эхэлж байгаа. Тэнгүүд аав чинь нэг 2 сар имээ дээр очиж амьдраачих шиг те. Тэнгүүд миний дотор юу гэж ихэндээ амар тэмцэлтэй байсан мөртлөө сүүлдээ хүүхдийн дотор миний дотор юу гэж бодож байсан. Өө ингээс салчтай юм биш тэгээд. Ингээд л одоо аавч хоёр тустай юм байна. Тэгээ би одоо яана. Чи 10 идтэй хүүхдэд тийм юм бодоо гэж штэ. Тэнгүүд аав надад юу салаагүй л те манай аавч хоёр маргаантай байсан чи. Тэнгүүд аав надад ганцхан л юм цагтдаг байсан. За минийх одоо аав болчлоо. Энэ олон жилийн хугацаанд аав нээжтэй маргаантай байсан мөртлөө яагаад салаагүй гэж. Миний хоёр хүү байгаа болохоор аав нээжээс нь холтоогүй. Тэгээд эцсийн амьсгал хүртлээ манай ээжтэй ингээл аз жаргалтай сайхан л амьдэрсэн. Тэгэхээр одоо би бас энийг ингээл өвлүүлэх гээл уламжлал болгоол. Тэгээ тэр олон хүүхдүүд бөгнөөд байж байгаа гэдэг чинь амар байхгүй. Би бол энэний бат эсрэг байдаг. Mars Venus-ыг бас яг ингээд гүйцэтгэх захирлыг хийгээд яваад байгаа шалтгаан ч өөр энэ өөр миний legacy байхгүй яг үндэ. Тэгээ миний хүүхдүүд ингээд бодох хэрэгтэй байхгүй тий. Манай аав 20,000 хос жилд гэр бүлээ ингээд батлуулж байхад тэндээс 5,000 салж байхад миний аав тэрийг 1000 болон буулсан штэ гэд ярьж ивэл гоё байхгүй. Яг би ганцаараа хийх гээд байгаа биш байхгүй. Энд чинь коуч болж байгаа минь надтай ингээд хамтарч орж ирж байгаа Mars Venus-ийн коуч нар. Надтай магадгүй яг ингээд FM-ийн таач гэсэндээ ингээд надтай яг одоо ингээд хамтарч ажиллаад миний ажил дэм болж байгаа нь та нэг ч гэсэн хосыг бас өнөөдөр гэр бүл салтаас ингээд аварж байгаа яг юм дохио урам инспирэшн болж байгаа хин ч үгүйсэхгүй. Үнэ. Тэгэхээр ингээд амьдрал өөрөө амар баян байна. Бид нэр яг өнөөдрийн нэг лупэн тэгээ те ийм хар нүхэндх яг эндээсээ бид нар шидэгдэх цаг найл хийзэний болцсон юм шүү дээ. Одоо энэ нийгмийн стресс гэдэг яг ингээд ярихын оронд бид нар яг нэг юм одоогийн байгаадаа сэтгэл хангалуун байгаа тэрэн дээрээ гоё өнгөлөөд явуул гоё болох гэдэг юм шүү дээ. Тэгэж чадах юм бол бид нар талбай дээр гэр бүлээрээ ингээд лоозон бариад жагсах юм шүү дээ. Гэхдээ яагаад болохгүй гэж тийм үстэй. Тэгэхгүй болохоор чинь бид нар ингээд бослог гаргая гэхэр чинь эхнэр айлсгүй нөхөр л очиж штэ яг үндэ. Хосоор очих гэхэр бид нар зээлээ төлж чадахгүй болж байгаа штэ. Энд чинь амар юм чухал асуудал болчихлоо. Маш чухал. Энд чинь хүн төрөлхтний ер нь хүн гэдэг амтны те ер нь хүний хамгийн гол юм бол гэр бүл баг. Харин тийм. Тэгэхээр чинь бид нар энэнд үнэнч одоо би их нэртэй хэлдэг байхгүй манай их нэр ингээ заримдаа намайг харддаг. Тэнгүүд харь хүний амьдрал юм 6 10 жилд л байгаа штэ. Эхний 10 жилд нь үндэж босох дээр болж байгаа. 2 дахь 10 жил дээр нь сурч өгч те. 3 дахь 10 жилд нь бид нар юм амьдралаа босгох гээд явж чинь динжигнээд. За нэг 4 дахь 10 жил дээр нэг яг ингээд нэг тэнцвэртэй болох гээд динжигнээ явж чинь те. 5 дахь 10 жил дээр нь одоо нэг үрэн үндэс чинь дахиад үрэн үндэсээ дагуулад ирнэ. Тэр үрэн үндэсийг нь 60 хүртлэе босголоо. Үгүй ингээл дуусаа штэ. Тэгээ бүр юм статистик хүртэл гаргацсан байдаг шүү дээ. Хүн 60 хүртэл амьдардаг 20 настайд гэрэлсэн гэвэл яг энэ 40 жилийн хугацаанд гэр бүлийнхээ хүнтэй 2 жилийн хамт байдаг ч билүү. Үгүй ямар богинох юм бэ? Энэ цаг хугацааг би тэнд би бинээ хардаж ч юм уу хэрэлдэх ямар шаардлага байна тийм биз дээ. За яг марах нь гоё л доо нөгөө юм бас нэг юм Mars Venus-дээр онл гэдэг байхгүй. Эрэгтэй хүний хойноос хөөцөлтөйж болдгүй. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүд ихэд таглаараа гэдэг ш. Эр хүн хэрвээ зугтааж байгаа бол эмэгтэй хүн зугтаах хэрэгтэй. Эмэгтэй хүн тасаж дурлдаг байхгүй.
зүрхээрээ эр хүн бол харж дурладаг. Тэгэхээр эр хүн цугтах магадлал илүү өндөр. Тэгмүүд эрэгтэй хүн яадаг гэхээр энийг эрэгтэй хүний нэрмтэй хүн хоёр хооронд ийм бүрс юм уу ийм ирзэн байгаа гэж төсөөлөв. Тэгмүүд ингээ хоёр хос ингээ амар аз жаргалтай байж байгаа эрэгтэй нь ингээ цугтаагаад эхлэн ерөн дээлэгтэй тэгдэг. Эмэгтэй нэхээсээ илүүтэй. Яагаад тэгэхээр эрэгтэй хүн тэр цаг хугацаанд дасгацсан байхгүй. За тэгмүүд эмэгтэй хүн дагна. Тэгмүүд эрэгтэй хүн яваа л. Эмэгтэй хүн зогсчул эрэгтэй хүн явж хагаад ирзэн нэг юм тасрах гад болоод ирэхээр бат гэж боцоо нийлжтэй. Энд чинь он л байхгүй. Эрэгтэй хүн ирж буцаад илүү бүр юм гал халуун хайр ингээд үсдэг. Тэгэхээр яг ийм найз залуу нэг зогтойгоод байгаа эмэгтэйчүүд байвал сонсороо. Яг үнэ. Энэ бүр батлагдсан онол шүү. Тэ. Тэгээд дахиад нэг юм хэлэхэд 90-10-ын дүрм гэж нэг дүрм байгаа. Бид нэр ингэдэг гинэ одоо таны насныхын бас тохиолж иж магадгүй л дээ. Хүүхдүүд нэг том болцсон чинь ийм эзэнгүү үүрний ийм онол гэж байдаг. Яг наадах өчтөр ярьж ирсэн ажлынхантайгаа. Тэгэнгүүт яадаг гэсэн чинь хүүхдэн том болоод ажил амьдрал гээд яваад өгөнгүүт ийм эрэгтэй эмэгтэй хоёр амьдралын зорилгогүй юм шиг хоосон ингээ бөмбөгнөд үлдчихдэг. Яагаад гэсэн чинь 90-10-ын онол байхгүй. 50% нь гэр бүлтэй. Гэр бүлээс аз жаргалыг авдаг хүн. 50%-ийг нийгмээс авна гэж байгаа талыг нь. Яг үндэ ямар байх хэвчтэй гэж 90% нь нийгмээс 10% нь гэрээс байгаа. Би болохоор эсрэгээр гэж бодсон шүү дээ үгүй юм уу? Үгүй. Ягаад гэр бүлээс 10% юм бэ? Ягаад энэ одоо тайлбарлая. 90% одоо тэнгууд нэг юм 40% зөрүү өсчлээ шүү дээ. Энэ нь үр хүүхд дээр байгаа байхгүй юу? Хүүхдүүдээ зөө, хүүхдүүдийн даалгавар энэ дээрээ гэл ингээл хоёр талаас тэр чинь бас нэг юм амьдралыг босгоод байгаа учраас ингээл зөгцөж мөгцөх хоорондоо тэр үед маргаан гарах марх юм амьдралын баян юмнууд болно шүү дээ. Тэнгууд тэр 40% байхгүй ч. Тэгээ нөгөө 40% яах вэ? Тэнгууд хоёроос тэр 10%-ийг л амар гоо ядаж жаргалтай байх хэрэгтэй байхгүй яг үндэ. Нөхөр тэр агуудаа орцсон байх цаг хугацаанд эхнэр өөрийгөө аз жаргалтай байлгах тэр зүйлээ хүсэх хэрэгтэй байна. Эхнэр яг тэр нэг ярих хэрэгцээтэй ойлгох хэрэгцээтэй байхад нь тэр 10% дээр л яг эр хүн яг тэр моментыг зарцуулчвал гоё болох гэдэг. Гэтэ тэр 10% нь 100% дайтай байх хэрэгтэй тийм ээ. Тэглгүй байх уу? Яг гэр бүл дотроо 100% л ахгүй. Яг үнэндээ амьдралын процесс донд дэнслээд үзэхэд хүн өөрөө аз жаргалтай болж иж нөгөө хүнээсээ хитрхи ихийг битгий хүсэл гэсэн санаа. Тэгэхгүй болохоор л тэмцэл үсээд байгаа. Тэгэхгүй болохоор л маргалдаад байгаа. Чи намайг ойлгохгүй, чи намайг сонсохгүй нэг гэдэг байгаа. Бүр гоё заяа. Одоо эндээс жоохон хазаа. Тэгсэн чинь ингэдэг гинэ. Эр хүн болохоор яг ингээл байж байгаа л жилд нэг удаа ингээл амралтаар ингээл аваад явахаараа биста алчлаа гэх тийм онооны юм хууль байна. Би нэг 100 оноотой болчлаа тий. Ямар гоё юм бэ гэж бод. Тэгэхээр тэр нэмэгтэй өнд нэг оноо байдаг гинэ. Дин гэнэ оноо. Тэгээд л явж байгаа л за нэг их нэртэй нэг энэ жилээ мартаар нэг машин авдаг ч гэдэг. Машин авч өглөө тэр хүн бараг нэг 150 оноо авч байгаа штэ дотроо. Тэгсэн чинь эмэгтэй өнд дин нэг оноо. Нэг дээр нэмэх нэг. Тий. 2 оноо. Тэнгүүд юм ойлголтын зүр үүссэн. Тэнгүүд эмэгтэй хүнд машин авч өгнө үү? Нэг ширхэг сарнаа авч өгнө үү? Ялгаагүй нэг л оноо. Тэнгүүд манайс юу гэж одоо яваад идэх вэхээр дин гэл амар том юмнууд ингээд төсөөлөд. Тэрний оронд эрчүүдээ сонсороо маш сайн сонсороо. Эмэгтэй хүнд аяллаар шууд дагуулж явахын оронд хараа хоёлаа 2 сарын дараа аяллаар явъя. Хойлохна. Тэнгүүд эмэгтэй ингэдэг гинэ. Сонсоод нэг дин. Найзтай очиод ярьлаа. Дин. Ажил дээр очлоод ажилдаа очиод ярьлаа. Дин. Энтэнд очиод ярьлаа. Дин. Таксины хат ярьлаа. Дин 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 дин. Бараг ингээд ярьсаар 2 сарын дараа гэхэд бараг хүсээд байгаа бараг 100 150 оног ингээд авчдаг. Олчдаг тий. Тэгээд ийм хөтлөөд ингээд явах хэрэгтэй. Тэгээд ийм бид нар ерөөсөө ийм эмэгтэй хүмүүсийг аз жаргалтай байлгахын тулд заавал ийм том ийм зүйлийг та бүхэн маань эмэгтэйчүүд маань хүсдэг юм байна шүү дээ. Өстой яг үнэ. Биднээс нэг ийм өдөр тутмын ийм нэг жижигхэн хөөрхөн кэр аз жаргал ингээл юмнуудыг те ингээ хүсээд байт юм байна. Тэнгүүд дахиад нэг дин юу вэ гэхээр эмэгтэйчүүд маань ингмээр байна. Бид нарыг агууд орсон байх хойгоор хурж ирээл ерөөсө за харин яг чамд энийг ингээд үнэхээр ярихгүй болохгүй нэ. Заавал хэрэгжүүлээд үзээрэй. Тэнгүүд эрэхтэй харин ингээд сонсож байна тий.
За тэгээ яри. Зурагт үзээ суужсэн ч болон машин үзээ суужсэн ч болон тэр хүн ойлгохгүй хамаагүй. Ахаа хүн гэд манай ирчүүд маань сонсоод өөрөө тэрийг нь тэгээд 10-аас 15 минут ярина гэсэн бол тэр цаг хугацаанд яриад тасал. Дуусаагүй байсан ч битгий яар. Дараагийн удаа боломж байгаа маргааш байгаа юм чинь. Тэнгүүд өөрөө тэр ярих хэрэгцээг хангацсан л бол болоо аахгүй. Нөхөр нь тэрийг хангацсан л болоо. Дин дин нэг өнө. Happy. Яг энийг ингээл хэрэгжүүлэл яваад байвал. Тэгээд ирээдүйд болох зүйлийн талаар эмэгтэй хүнд ярил илүү олон оноонуудыг цуглуулдаг байх нэ. Ямар ухаантай юм бэ? Тэгэхээр чинь бид нэр энийг өөрсдөө мэддэггүй л байгаа байхгүй яг үндэ. Тэр зүйлийн талаар та жишээ нь нөхөртөө ингээ ярилцчихсан уу? Бараг үгүйтэй. Мэдрээл явдаг те. Тэгээ юу гэж байхгүй. Чи надад машин авч өгсөн тэгээ юу гэж. Дин. Яг үндэ машин авч өгөх биш, харин нэг жилийн дараа ч машин авч өгнө. Гэхдээ ямар ийм машин авмаар байна уу? Тэгээд нөхөр нь хийж байгаа таваад өглөө тэр цаг хугацаанд ч мараг 1000 вон аахгүй тий. Манай нөхөр машин авч өгнө гэсэн. Манай нөхөр машин авч өгнө гэсэн. Тийм өнгөтэйг авч өгнө гэсэн. Ингэн гэсэн. Тэрүүгээр тийшээгээ явна, салхи татуулаад явна, найзуудтайгаа явна. Тийм дуу сонсно. Сонс болгондоо л эмэгтэй хүн тэндээс аз жаргалыг мэдэрч байгаа юм хэлээ л. Яаж мэдхвдэ манус ийм хүлдүү юм чин те. Тэгээд ингэдэг олон жил бас ингээд амьдраад эхлэхээр ийм хөрчлөө гэж яриад байдаг. Яг энэ аргыг ингээд хэрэглээд явах юм бол гэр бүл ийм доктортой аз жаргалтай байх боломжтой болов уу гэж бас харж байгаа. Энд чинь зөндөө олон юм сог. Марс Венус бүр 7 хичээл байна. 7 модуль. Тэнгүүд эрэгтэй эмэгтэй хүн орондоо хүртэл яах хэрэгтэй гэдгийг зааж өгч. Тэ? Эрэгтэй хүн тусдаа яах хэрэгтэй, эмэгтэй хүн тусдаа яах хэрэгтэй. Яг харилцаа дөнгөж эхэлж байгаа бол яах хэрэгтэй. Харилцааны дундуур яг аз жаргалтай байгаа хосуудын нууц нь яг юу юм бэ? Стрессээ хэрхэн тайлах ёстой юм бэ? Тэ? Ажил дээр хүртэл ямар байвал хэрхэн аз жаргалтай өөрийнхөө хүснээр хүмүүсээр юма хийх юм бэ гэдгийг хүртэл заагаад өгч байгаа. Тэнгүүд ийм суур ийм зүйлийг нь ойлгуулчаад араас нь коучинг явахаар хүмүүст айгүй сайн хүрнэ. Тэгэхгүй болохоор чинь яг тэр нэг суур зүйлсийг нь шууд ингээл коучингийн процесс дээр өгье гэхээр энэ нь өөрөө юм жоохон аргуу байхгүй. Ингээл ойлгодог нэгэнтээ мэдтгэл юм яриад байгаа юм шиг санагдаад байгаа учраас тухайн хүмүүс сонирхлоо. Тэгэхээр энийг зүгээр юм хичээлээр зааж өгвөл за окей. Танд коучинг хэрэгтэй гэж бодож байна уу? Хэрэгтэй. За тэгвэл эхэлхүү эхлэе. Тэгээд бид нэр ингэдэг байхгүй коучингийн процесс эхлэхдээ эхний 2-3 уулзалт бол яг нэг юм нормал уулзалт. Тэнгүүдээ яг коучингийн процесс эхлэнгүүтээ бид нэр яг юу хүсэж байгааг тодорхойлт. Тэнгүүдээ 2 дахь 7 хоногт нь 111 асуулттай 11 хуудас 16 сэдвийн хүрээнд тухайн нэг ингээд асуулт хариулт явуулна. Санхүү, мөнгө, тэ, стресс, нийгэм юу вэ? Бүгднийг ингэж гаргаж ирээд явсны дараа яг үндэ хос хоорондын юм асуудал байсан уу гэвэл өөрөө тэгж бодоод идэг боловч тэр нь заримдаа мөнгөний асуудал. Зарим нь ажил дээрх стресс, зарим нэг нь гэр бүлийн стресс гэх тийм харилцаа адил байдаг байхгүй. Тэнгүү тэрийгэ таньж мэдснийхаа дараа хүн одоо ингэ явах. Тэгээд 12-7 хоногийн хугацаанд дадал суутал нь бид нэр коучингийн процесс явна. Тэнгүүд яг тэр цаг хугацаанд бид нэр үйлчлүүлэгчд юу өгч ийн гэхээр хэрхэн бодох аргыг нь зааж өгч. Яаж бодохыг нь зааж өгч. Загас яаж барих аргыг нь зааж өгч. За түшгэ би нэг юм хэмээр байна. Манд нэг юм 3 санаа байна. Яах вэ? За тэгвэл хоёлаа нэг цаас гаргаад тавьчих. Одоо хоёлаа бичиж. За. Тэгэл бичлээ. Гаргаж ирлээ. Яриуллаа. Хамгийн сайн болон муу зүйлийг нь тохиолдож болох сайн болон муу зүйлийг нь өөр өөр ингэ бичүүлээ 3 бизнес дээр нь. Тэгээд гаргаж ирлээ. За тэгвэл хамгийн сул талтай нь хамгийн бага сул талтай хамгийн сайн талтай нь энэ юм байна. Тэгээ хоёлаа энийгээ сонгоо. Тэгээ. Тэгээ яваад өгнө. Тэнгүүтээ явахаас өмнө гэдэг. Түшгээ зөвлөгөө өгсөн баярлалаа. Би зөвлөгөө өгсөн үү? Үгүй. Тийм. Тэгэхээр яг коучингийн процесс юм л. За маш их баярлалаа. Өнөөдөр мөнх түшгээс маш их юм суралцж явлаа. Тэгээд манай FM сонсогчд чсэн Марс гарийнханч тэр, Венус гарийнханч тэр маш их чухал хэрэгтэй мэдээлэл олж авсан баг. Энийг ер нь дахин сонсцоогоороо амьдралд хэрэгтэй юм биш шүү. Тэгээд түшгээдээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Маш их баярлалаа. Өөрсөндөө баярлалаа. Уулзахыг хүсэж байна. Тэгээ энэ сэдвээр хоёулаа дэлгэрүүлж ярина. Баярлалаа. За баярлалаа.